Монгол Улсын ерөнхийлөгч Увс аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг маршал Цэдэнболын нэрмж талбайд аймгийн удирдлагууд Улаангомб цэрийн хүрээний хүнд таруул өгтөө авлаа. Ерөнхийлөгч ойр төвжим драмын театрт ард иргэдтэй уулзсан бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжид санаачилсан хөтөлбөр хууль түүний дотор улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Хүнсний уйлсгал тэрб мод эрүүл Монгол хүн цагаалт илгээлт 2001 зүгээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг ерөнхийлөгч хэллээ. Увс аймгийн удирдлага төр хувийн хвшил нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа ард иргэдийн хүчин чармайлт хичээл зүтгэл хийхэн хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Увс аймгийн ажил хэрэгч хичээлгүй хөдөлмөрч ард иргэд өс нутгийнхаа төдийгүй улс орныхаа хүнсний хэрэгцээг хангахад бас үнэтэй хувь нэмэр оруулж Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алт, тэрүүн мод, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг өрнүүлж ажил хэрэг болгоход амжилттай сайхан оролцож байгаагүй төрийн тэргүүн бас онцлон дэмжиж байна. Боёд мал сүргийнхээ төвхий эдийг боловсруулж эдийн засгийн хэрэгжилтэнд оруулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч цагаан алт гэж үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хөдөлгөөрийг амжилттай сайхан явж байна. Самсан ноолын экспорт 5 дахин өссөн. Самсан ноолоор 4,000 орчим тонн буюу 330 сая долларын хэмжээний энэ самсан ноолорыг бид гаргасан байна. Гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хос гутлаа бид нар үйлдвэрлэх юм хүчин чадалтай болсныг бас та бүхэндээ дуулахад их сайхан байна. Хил орчмын худалдаа сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой өгөөд энэ чиглэлд төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Цаашид бид орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн орлого, амжиргааг дээшлүүлэх зэрэг зүйлийг тууштай хэрэгжүүлэн ажиллах болно. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуй нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэг томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтанд ирсэн иргэд илэрхийлсэн байна. Улсын их хурлын гишүүд хариуцлага тооцох эргүүлэн татах хуулийг би иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл би одоо өөр аймгийн хурлын төлөөлөгч. Аймгийн хурлын төлөөлөгч яадаг гэхээр ямар нэгэн хэрэгээр шүүхээр таслан шийдэгдсэн тохиолдолд бүрний эрх нь шууд туслагддаг. Тэгэхээр иргэдийн төлөөлөл анхан дунд шатанда юм хариуцлагатай байхад бидний амьдралыг шийддэг, хэдэн жилийн төлөвлөгөө хууль баталдаг, хувь заяаг шийддэг энэ 126 гишүүн ямар ч хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй нөөрэ шудраг ёсыг одоо уландаа гიშгсэн үзэгдэл гэж бодож байгаа. Зүгээр нэг л жишээ хэлээ л да. Ажилтаар төрийн албанг шалтгаангүйгээр ажлаа 2-3 хоног таслахад тэр нь ажлаас салгадах үндэслэл болно. Гэтэл улсын их хурлын гишүүд бүхэл бүтэн чуулганыхаа 90% нь суугаагүй, зарим нь бүр 100% нэг чуулгандаа суугаагүй ийм тохиолдол байна шүү дээ. Энэ бол жирийн төрийн албаагч байсан бол шууд ажлаа салгадах үндэслэл байхгүй юу? Дэмтгэр холбосон хүн бол улсын хурлд яасан үг тийм их байхгүй шүү дээ. Тэг улсыг Монгол улсыг төлөөлж байгаа хүн баг улсдаг чи. Ёстой та. Юман гэдэг уsul хэрэгтэй юман зөв хэлдэг тийм зөв гэдэг уsul хэрэгтэй байхгүй. Юу ч гэж чадахгүй. Тийм усулыг одоо тэг их хурд байгаад хэрэг. Одоо манай төрийн эрх барих хууль тогтоох, хууль жирмийг одоо хэрэгжүүлэх энэ их хурлын гишүүдүүд одоо Монгол төрийн одоо том дархлаа байх ёстой. Мөн Монголын одоо сорволсон одоо ер нь мандат тэргүүний л улсууд байх ёстой. Энэ улсууд маань янз бүрийн гэмт хэрэгт оролцсон, ёс бус үйл ажиллагаатай мөн одоо хувийн их сонирхол дагуу алсан. Мөн одоо энэ төрийн албаны хууль болон одоо Монгол төрийн одоо энэ ёс зүйг одоо сахин хамгаалдаг юм улсууд байвал одоо сонгож болсон бол хариу эргүүлээд татаж одоо нөгөө их хурлын гишүүнээс одоо боловлох дараагийн одоо энэ төрийн шалгуурыг авсан ийм хүмүүсийг л сонгож одоо ард түмний төлөөлөл болох зүйтэй. Гишүүд маань одоо ард иргэдэд төлөөс илүү хувийн эрх ашиг сонирхлоо илүүд үзэж одоо улсын их хурлын нэр дэвшиж байгаа гэж би хувьдаа харж байгаа. Тийм учраас одоо маш их боловсролтой хувийн ёс зүйтэй хүн улсын их хурлын гишүүн байх ёстой. Ард иргэдтэйгээ тулж ажилладаг, одоо ард иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг тийм хүн байх ёстой гэж бодож байна.
Ерөнхийлөгч илгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх. Тэдний нэг болох Дээшин Баяр энтгэг улсад мэдээлэл технологийн чиглэлээр суралцж төгсөөд одоо аймгийнхаа эрүүл мэндийн газарт мэрэгчлэрээ ажиллаж байна. Миний хувьд гэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрийн анхны хэсэг замын анхны төгсөгчдийн нэг байгаа. За одоогоос 4 жилийн өмнө ерөнхийлөгчөөс дахиад даалгавраар гаргах бичид энэ нь надад одоо боломж аз завшаанаас гадна улс орныхоо нэр төрийг өндөр төрөх үүрэг хариуцлага хэмээн одоо сэтгэлдээ бодож зогсон минь саяхан мэт санагдаж байна. За энэ хүүхэн сэтгэлдээ үүрэг хариуцлагыг хүлэавч за бүгд найрамдах энэтхэг улсын Punjab мужидах Lovely Professional University-д компьютерийн хэрэглээ тэр дундаа дата анализ чиглэлээр сурч төгсөөд тэр дэсэн Увс аймагтаа ирээд эрүүл мэндийн газараа ажиллаж байгаа. Энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсанаар одоо зөвхөн одоо мэдлэг ур чадвараа дээшлүүлээ зогсохгүй олон улсын оюутан залуустай тоо нийлүүлэн суралцаж өөр соёл бас үзэл бодлыг ингээд ойлгох, хүндэтгэх за минь хувь хүний хувьд илүү бие даасан хариуцлагатай нэгэн болж чадсан. Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1-р сургууль нэгдсэн эмнэлэг төв цэвэрлэх байгууламжаа өргөтгөж баруун бүсийн босоо тэглэгийн авто зам Увснуур Улаангом баруун тойргийн хатуу гучлалттай авто замаа шинжилсэн байна. Увс ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, Улаангомб хандгаатын замаас Сагил сумын чиглэлийн хатуу гучлалттай авто зам, үр тариа хадгалах, агуулгах, бүх мөрөн өндөр хангаа сумын сургуулийн барилгын ажил эхэлсэн. Увс аймаг хөдөө аж ахуй аялал жуулчлал хил орчмын худалдаа сэргийгдэх хүчин хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр хувийн хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна. Ерөнхийлөгчийн энэ тэрүүн мод хөтөлбөрийг байгаль орчны салбарын ахмад ажилтны хувьд би бол одоо гар бие оролцож бүрэн дүрэн дэмжиж бас хамтан зохион байгуулдаг. Манай аймаг бол 20 одоо сая модрох ийм зорилт төвшүүлээд 2 жив харгаа гэдэг ийм хөтөлбөр боловсруулад ажиллаж байна. За одоо өнгөрсөн жилүүд бол 1 сая гаруй мод хөтөлбөр хэрэгжих тавьсан. Цаашдаа 4 сая одоо модны тарц суулгалтын явцыг бүрдүүлээд байна. Ингээд нийтдээ бол одоо 1100 гаруй давхарсан тоогоор аж ахуй нэгж байгуулга 30 мянга гаруй одоо иргэд модтойгт оролцсон байна. Эдийн засгийн гол хүч үүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үйлдвэр ухсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, баяд үйлдвэрийн хонь, өлгийн улаан ямаа, диск хвшлийн адууг өсгөн үржүүлдэг. Мөн жамц давс, жацраган жимс зэрэг брэнд дотоод гадаадын зах зээлд доктортой нийлүүлж байна. Ерөнхийлөгч хөрсөх иргэдтэй уулзах үеэр 1-р сургуулийн захирал Гомсүрэнгийн Цэрэн дулумд Гавьяат багш, тээврийн удирдах газрын ахмад ажилтан Санжийн Бат Бандад Гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн шим хорооны үүсгэн байгуулагч нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахмад ажилтан Баяны төв санаад үйлчилгээний Гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медалаар шагнасан юм а.